Есүс сургаалт үлгэрээр ярьж нэгэн усан үзмийн цэцэрлэгийн эзэн өглөө эртлэн гэрээсээ гарч хэдэн хүнийг олоод өдөрт 1 динарын тэр үеийн хөдөөний хүний 1 өдрийн ажлын хөлсөөр та нар өнөөдөр цэцэрлэгт минь ажиллах уу гэж асуухад тэд зөвшөөрчээ. Эзэн өглөө 9 цагт зах дээр очиж ажилгүй хүмүүсийг олоод та нар өнөөдөр миний усан үзмийн цэцэрлэгт ажиллавал сайн хөлс өгнө гэхэд нь тэд бас ажиллаж эхлэв. Өдөр 3 цагт тэр эзэн бас өөр хүмүүсийг цэцэрлэгтээ авчирн ажиллуулжээ. Орой 5 цагийн үед эзэн гэрээс дахин гарч ажилгүй хүмүүстэй уулзаж та яагаад өдөржингөө ажил хийхгүй байна гэж асуухад хинч биднийг хөлсөлөхөөр тохирсонгүй гэж тэд хариулав. Эзэн тэднийг бас авчирч ажиллуулжээ. Орой болоход одоо ажилчдыг дуудаж хөлсийг нь өг. Гэхдээ хамгийн сүүлд хөлсөлсөн хүнээс эхэл гэж эзэн ахлагчид хэлв. Ажилчид хөлсөө авахад 5 цагаас хойш хөлслөгдсөн хүмүүс 1 динар авав. Өглөөнөөс эхлэн хөлслөгдсөн хүмүүс илүү хөлс горьдсон боловч бас л ганц динар авсандаа гомдож. Сүүлд хөлслөгдсөн хүмүүс ганцхан цаг ажилласан. Бид өдөржин хурц наранд ажиллаж байсан. Тэд бидний адил хөлс авах ёсгүй гэв. Нөгөө эзэн нөхөд минь би ямар ч буруу юм хийгээгүй. Би та нарт 1 динар өгөхөөр тохирсон биш үү? Мөнгө аваад үг дуугүй яв. Хэрвээ би та нарт өгсөн мөнгийг 1 цаг ажилласан хүнд өгөхөөр шийдсэн бол та нарт хамаагүй. Би хөрөнгө мөнгө өөрийн дураар зарцуулах хэрэгтэй. Өгөөмөр зан гаргасанд минь та нар атаархаж байна гэв. ертөнцийн эзний 9 булсын улсад үүний адил хэрэг гарна. Тэнд одоогийн олон дээд хүн дорд болж, олон дорд хүн дээд хүн болно гэж өгүүлжээ. Есүс дагалдагчдийнхаа хамт Иерусалим хотод очиж явхдаа замын хажууд түр амс хийж, одоо бид Иерусалимд очиж байна. Тэнд хүмүүс намайг сүмэн зэрэгтнүүд болон сургаал номлогчдод барьж өгнө. Тэд цаазаар аваачаар шийдэж Ромын хаан тулсын захирагчийн мэдээлэл өгнө. Харин хүмүүс намайг доромжлон ташуурдаад модон загалмайд цовдолж ална. Алагдсанаас минь хойш 3 хоногийн дотор ертөнцийн эзэн намайг амьлуулнаа хэмээн өгүүлжээ. Есүсийн 2 дагалдагч бол Зеведехийн хүү байлаа. Энэ ах トゥ хоёр ихэнхийн хамт ирж Есүстэй уулзахад их нь мөргөн сүгдэж ямар нэг юм гуйлаа. Танд юу хэрэгтэй вэ гэж Есүс асуухад та 9 булсын улсынхаа хаан ширээнд залрахдаа миний 2 хүүгийн нэгийг нь баруун гартаа нөгөөг нь зүүн гар талдаа суулгаж өгнө гэж их гуйлаа. Есүс ах トゥ хоёрт хандан та нар өөрсөндөө юу хэрэгтэйг мэдэхгүй байна. Надад тохиолдох зовлон зүдгүүрийг та хоёр бас үүрч чадах юм уу гэж асуухад чадна гэж тэд хариулав. Тэгвэл надад тохиолдох зовлон зүдгүүрийг та хоёр бас үүрэх бол. Гэвч эцэг минь миний баруун зүүн гарт суух хүмүүсийг аль хэдийн сонгосон учраас энэ асуудлыг шийдэх эрх одоо надад байхгүй гэж Есүс хэлжээ. Бусад дагалдагчид энэ тухай мэдэхдээ ах トゥ хоёрыг зэмлэв. Есүс дагалдагчдаа дуудулж ертөнцийн эзнийг мэдэхгүй хаад ноёд их баригчид ард түмнийг захирдагтаа бардамнан ноёрхож даралдаг. Та нар харин тийм байж болохгүй. Та нарын дотроос тэргүүн нь болох дуртай хүн өөрөө хүн бүрийн сайн санаат зарц болох хэрэгтэй. ертөнцийн эзний илгээсэн хүн би хүн төрлөختний төлөө амиа өгөхөөр ирсэн тул хүмүүсийг ноёрхолгүй өөрөө тэдэнд ноёрхуулах ёстой болсон гэвэ. Есүс дагалдагчдийнхаа хамт Эрихо хотоос гарч явхад олон хүн хойноос нь дагаж байлаа. 2 сохор хүн замын дэргэд сууж байв. Тэд Есүсийг дөхөж ирэхийг сонсоод Давид хааны удмаа биднийг өрөвдөөч дээ гэж хашгирахад дууга тат гэж хүмүүс хэллээ. Их эзэн минь ээ, Давид хааны удмаа биднийг өрөвдөөч гэж тэд улам чанга хашгирав. Есүс зог тусаж тэр хоёрыг дуудаад та нарт юу хэрэгтэй вэ гэж асуулаа. Их эзэн минь, бид хараатай болох хэрэгтэй гэж
Тэд хариулахад Есүс тэднийг хайрлан өрөвдөж нүдэнд нь гараараа хүрмэгц тэд хараатай болж Есүсийг даган цааш явв.